өнөөдөр би юуны тухай ярьж чадлаар папиллома вирус гэж ярьж байгаа, хөхөнцөр вирус гэж ярьж байгаа. Альцвал одоо нэг юу гэдэг вүлээ. Тийм улаан үзэн хор тавдрын шалтгаан болдог одоо Гарцила гэдэг вакцины тухай ярих гэж байгаа. Ерөнхийдөө бол би вакцины тухай ярина гэдэг та бүхэн ойлгочихсан маш чухал. Одоо 11 настай хүүхдүүдэд тарьж байгаа. Тэгээд ерөнхийдөө би одоо та нарт нэг хэдэн манай нийгэм өгдөө хоёр хувааж байгаа. Нэг нь хийлэхгүй, нэг нь хийлгэн. Тэгэхээр би ерөнхийдөө энэ хоёрын дундор өөрийнхөө үзэл бодлого хуваалцаалж байгаа. Хийлгээ гээд байгаа хүмүүс нэг ямар хүн хүмүүс байгаа гэхлээр дандаа эмч хүмүүс байгаа. За эмч хүмүүс, иймэрхүү хүмүүс ерөнхийдөө хийлгээ гэдэг. Энд ч гэсэн энэ нэг эмч хүн бас хийлгээ гээд ингээд ярьж байгаа. Тэгэхээр бид нар энийг бол бас анхаарах хэрэгтэй. За нөгөөдөж би бас өөрөө одоо танаа юун дээр одоо нөгөө лайв хийдэг, натаан лайв хийдэг охин байгаа. Нөгөө хүүхдүүдийг эрүүл өсч үг одоо шинжилгээ гэдэг дээр оролцдог ивэл мэн байгаа. Ивэл одоо 11 настай. Тэгэхээр эмчин ч гэсэн яг адилхан таамжтай адилхан бас нэг арга ир. Тэгэхээр энэ вирусын вакциныг бол хийх ёстой байна. Би бол хүүхдэд хийх ёстой гэдэг зарчим барьж байгаа. Нөгөөдөж болохоор ах нь дахиад их чинь байгаа. Тэднэрт ч гэсэн би одоо төлбөрийн үг. За ерөнхийдөө бол хийлгэн гэж байгаа. За энэ дээр ч гэсэндээ одоо энэ эмчнэр ч гэсэндээ одоо папиллома үзээрэй. Тэгэхээр Умаа үзэн хор тавдар Монгол эмэгтэй. За ерөнхийдөө яг адилхан юм ярьж байгаа заа. Энэ эдгээр эмчнэр яг адилхан юм ярьж байгаа. Тэгэд асуултанд хариулж чадаагүй. Эсэргүүцээд яг эсэргүүцээд байгаа юм бэ гэдэг асуултанд нь хариулахтаар хариулаагүй. Хариулах тийм юугүй байгаад байгаа шүү. Тэгэхээр би ерөнхийдөө одоо эсэргүүцээд байгаа хүмүүсээс нь хальт харуулж. Эсэргүүцээд байгаа хүмүүс нь хамгийн гол хүн нь энэ хүн. Тэгэд энд бол бас ингээд зөндөө олон хүмүүс ингээд эсрүүцэж байгаа. Эдгээр одоо бүгдээр ингээд энэ хүн одоо ингээд бичлэг нь одоо юу гэдэг хуурамч мэдээлэлгээ таагдсан мөлий. Тэгээд ерөнхийдөө ингээд ковид эсрэг вакцин хийхгүй гэсэн хүмүүс ингээд таасаагүй маш их байна. Тийм үү. За тэгэхээр би энэ олон мэдээллүүдийг би яг үзнэ гэхээр би үүндээ залхуураад би бүгдийг нь үзэхгүй шүү дээ. Ерөнхийдөө бол тэгээ үзээд ч ямар ч нэмэргүй ихэнх нь эхнээсээ яг тодорхой ойлгомжтой нэг юм татаа ярьчихж байгаа болохоор ойлгомжтой болчихоо. За тэгэхээр би яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр за эхлээд эмчнэрийн талаас нь ярьчих заяа. Эмчнэр яагаад хэлэх гээд байгаа юм гэхээр за үнэхээр умаа улсын хор тавдар үнэхээр их байгаа. Судалгаанаас нь харагдаж байгаа. Одоо судалгаа би ч одоо эмчнэрийн хийж байгаа судалгаануудыг би зүгээр одоо зарим эмчийн магадгүй 2 өдөр хийсэн судалгаа би зүгээр нэг 2 цагийн дотор хийж байгаа шүү байна. Тэгээ гол асуудал нь юу юм гэхээр би судалгаа хийчихэд за энэ тийм байна. За яг хав тийм ээ. За манай дэлхийн Монгол оронд яг үхлээр хамгийн нэгдүгээр хөртөн за ингээд ирээдлийг зүрх ч гэдэг юм явж байгаа байхгүй. Тэгээ дараад нь эхний харавтаа яг нэг юу багтаж байгаа нэг энэ одоо Умаа улсын хор тавдраар өвчтөх гэдэг нь багтаж байгаа. Тэгэхээр энэ Умаа улсын хор тавдар юунаас болдгийг гэхээр энэ папиллома гэдэг вирусаас болдог. Папиллома вирусыг болохоор хөхөнцөр папиллома гэдэг 2-3 янзаар нэрлэдэг байгаа. Тэгэхээр вакцины болохоор Гарцила гэж байгаа шүү. За тэгэхээр тэгээ өнөөдөр чинь 2024 оны 12 сарын 3-ны өдөр болж байгаа. Тэгээд би яг юу ярих одоо сад эмчнээ яг юу ярьж байгаа гэхээр ийм байж байгаа. За үнэхээр өндөр байгаа. Би судалгааг нь утсан. Энэ эмчнэр бол үнэхээр үнэн судалгаагаа бол үнэхээр үнэн ярьж байлаа. Яг судалгааныхаа дагуу бол үнэхээр үнэн ярьж байгаа. За үнэхээр ингээд багасч ирсэн юм байна. Гадаад орнууд Умаа улсын хор тавдар тийм манай Монголд ирчих юм бол бас багасах юм байна. Тийм үү? Үнэхээр зөв ярьж байгаа. Тэгэхдээ гол асуулт нь юу гэхээр эргэлзээд байгаа хүмүүсийн асуултанд хариулаагүй байхгүй. За нэг ийм үйлчлэгээтэй байдаг, ингэдэг орс найрлагууд нь бүгд интернетээр байгаа. Илт. Асин чи эргэлзээд байгаа хүмүүс нь юу яриад байгаа. Энэ дээрээс нь миний бодол санаа юу юм гэхээр нэг ийм баг та. Папиллома вирусын эсрэг одоо вакцин боيو Гарцила гэдэг вакцин. Одоо Гарцила вакцин нь болохоор чинь дэлхийн эрүүл мэндийн яамны байгууллагаас гарч байгаа тийм үү. Тэгтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр яам энэ гэдэг чинь ямар байгууллага юм бэ гэхлээр нөгөө Рокфеллер альсвал нөгөө
хим билээ нэг дэлхийн хамгийн баячууд нөгөө хүн амыг тоог цөөлөх ёстой мостой гэсэн хүмүүс байдаг. Нэг тэд нартай нөгөө нэг холбоотой хүмүүс байдаг. Тэгээ би урд нь бас нэг баримт кино үзчихсэн байхгүй. Ямар баримт кино гэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрсдөө авилгалд идэвхжсэн. Тэгээд хин их санхүүжуулалт дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрсдөө санхүүжилт хэрэгтэй. А тэгэхээр тэр хин санхүүжуулж байгаа гэдгээс хамаарат тэр хүндээ тодорхой хэмжээнд үйлчлдэг байхгүй. А тэрийг дэлхийн баячууд санхүүжуулж эхэлжсэн байхгүй. Тэгээд тэр баячууд нь юу юм гэхээр нөгөө Рокфеллер одоо юу гэдгийг дэлхийн томоохон баячууд болоод эхэлж байгаа байхгүй. А тэгэхээр миний харж яснаар юу гэхээр өөртөө тэгээд дэлхийн эрүүл мэндийн яамны байгууллага ерөнхийдөө авилгалт идэгсэн бас нөгөө эрүүл мэнд эмнүүд байгаа шүү дээ. Эмнүүд нь чанаргүй юм гаргадаг, эмэн дасалтай юм болгодог, өвчлүүлдэг юм гаргадаг. Нэг өвчнөөс нь эдгэж болгоч цаашлаад өөр хичнээн олон өвчин тараадаг тийм одоо эмнүүд гардаг ч гэдэг юм уу. Ууг нь би энэ үнийг ууг нь нэг анагаах байна юм дээр ууг нь ярьдгийн даа. Энэ үнийг би ууг нь жоохон арай ондоогоор ярих болов гэж бодсон чинь бас ингэж. Тэгээд уламжлалтын эмчнэр ууг нь юу гэж ярьдгийг гэхээр би зүгээр хэлээ. Европын эмнүүд нэг одоо юмыг эмчлэхдээ ингээд нэг юмыг эмчилдэг хүчтэйгээр эмчлэн хүчтэй юм. А тэгтээ бусад эд эрхтнүүдийг ингээд өвчлүүлчихдэг гэдэг ингээд ярьдаг байхгүй юу. Тэгэхээр вакцин миний бодлоор шүү нэг өөр надаас өөр ямар ч хүн яг энэ тухай хэлээгүй. Миний бодлоор яаж байгаа вэ? Вакцин бас яг тэр эмнүүдтэй адилхан үйлчлэгээтэй байх уу гэж би хардж байгаа байхгүй юу. Хардж байгаа. А яг адилхан үйлчлэгээтэй байх юм бол асуудал тийм үү? Яг адилхан өөрөлдвөл зайгуу тэгээ умаа 125 дараас сэргийлжтэй 40 хүрэхтэй яг нэг тусдаг тэр нэг 25 дар гэдэг юмнаас сэргийлэхийн тулд баг ухта 11 стадиад тэр вакциныг хийлгэжлээ тийм үү. А тэгтээ тэр вакцин өөр бүр илүү аюултай өвчин тараадаг бол яах вэ гэдэг асуудал байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг чинь өөрснөө авилгалт идэвхжсэн гэдэг. Тэгээд манай Монголд тийм үү одоо жишээ нь яг энэ оруулж иж байгаа вакцин сайн уу муу юу гэдгийг шинжлэх лаборатори байхгүй манай Монголд. Лаборатори юу ч байхгүй. Тэгээд бид нар яг юундаа итгэх юм гэхлээр нөгөө одоо нөгөө вакцинтай ойр ажиллаж байсан хүмүүс гэдэг юм. Тэр вакцинтай энэ их зөв юм ярьдаг юм шиг надад санагдтыг. Тэгээд тэр садлалт нь байгаа энэ ах болохоор вакцинтай холбоотой ажиллаж исэн хүн юм ба. Энэ юм ч бол миний бодож байгаа уламжлалтын хүн баг. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээнд бол вакцин сайн мэдэхгүй. Тэгээд эднэр бол залуухан охид байна. Энэ охин бол зүгээр нэг жоохон судалгаа уншиж попперч явж магадгүй. Энэ юм чи бас судалгаагаа уншсан байгаа. Тэгээд судалгаагаа яг л нөгөө нэг энэ юм чи хоёрын үг ярьж байгаа. Энэ юм чи хоёрын үг ярьж. Тэгэхээр бидний юуд итгэх юм гэхээр вакцины тухай яригдж байгаа асуудал вакцин гэдэг хүмүүст нь бидний итгэх юм. Тэгэхээр вакцин гэдэг хүмүүс нь юу гэж яриад байгаа. 2004 оноос эхлээд вакцины найрлага өөрчлөгдсөн гэж яриад байгаа байхгүй юу? Вакцины найрлага өөрчлөгдсөн. Тэгээд тэр үе чинь яасан гэхээр хүн амыг цөөлөх бодлого үүдчихсэн үед вакцин хүн амын тоо хэдгийгсээ тэр цөөлөх бодлого ийгээд улаан цагаан ил гарчаад ингээд яг зарим улс төрчид Америкийн зарим баячууд нэг ярьжсэн интернетээр сошиалаар ярьжсэн үе байхгүй. Тэгээд тэд нар тэгж ярьжсэн үед ерөнхийдөө вакцинд өөрчлөлт орсон байхгүй. Тэр вакцинууд нь одоо яг гадаадын улс орнууд яг нөлөөдөд яг ингээд одоо багассан байж болно тийм үү. А тэгвэл манай Монголд одоо орж ирэхдээ тэр вакцин нэг чанартайгаа орж ирэх үгүй гэдэг асуудал. Энэ дээр болохоор хариулж чадахгүй. Яагаад гэх юм бол манай Монгол өөрсдөө лабораторигүй эрх баригчид нь өөрсдөө хариулахгүй. А тэгээд ерөнхийдөө нэг хүмүүс бол өөрсдөө улс төрчдөд ч гэсэн өөрсдөө зарим нь хийлгэхгүйгээр баахан гэж улс төрчдөө өөрсдөө мэдэхгүй байгаа цаг дараад бол тэгэхээр ерөнхийдөө юу хэлэх гээд байгаа юм гэхээр нэг юм болоо та. За вакцин гэдгээд энэ вакцины энэ хүмүүс юу гэж яриад байгаа юм. За вакцин одоо тэр вакциныг хийлгэлээ ч гэсэн
хэдхэн сарл хамгаалнаа, хэдхэн сарл зөвхөн хамгаалнаа, түүнээс тийч хамгаалахгүй гэдэг юм яриад байгаа байхгүй. Яс нэг хэд хэдэн эргэлзээ үүсгэсэн энэ яриануудаас хэд хэдэн сонин сонсгосон юмуд юу гэхээр за бид нар бүгдээр ингээд баг хата илгэний хэрэг ВЦ вирусын вакцин хийлгэжсэн юм. Тэгвэл одоо яагаад илгэний ВЦ вирус дэмтцэн гэдэг нэг тийм эргэлзээ бас төрж байгаа байхгүй. Эн чинь юу билээ гэд бас хүн бодох асуудал болж тарж байгаа байхгүй. Эн чинь илгэний ВЦ вирустай хүмүүс чинь аюулгүй их болсон шүү дээ гэд би ингээд гайхаж байгаа байхгүй. За тэнд нэг найз нөхдүүдээс тэнд сонсогдож байсан да ямар ч нэр илгэний ВЦ вирустай хүмүүс чинь их болсон доо гэд хүн чинь ингээд гайхаж эхэлж байгаа байхгүй. Тэгэд илгэний ВЦ вирусыг хүрээ хүмүүс баг батны хийжсэн бол яагаад одоо ихссэн гэдэг тийм асуулт. Тэгээд илгэний өвчлөөр яагаад тэргүүлээд байгаа гэдэг асуулт. Бас гас нэг сонио асуудал. Тэгээд дээрэс нь би судалгаа хийж явцдаа нэг юм ингээд яг тийм өвчлөөр тэргүүлдэг гэдэг нь байгаа болохоос биш. Нас урсан хүмүүсийн тоо байхгүй. Маш нотой. Дутуу мэдээллүүд байгаа тоххой. Статистик мэдээд албаар дутаас нь дутуу мэдээллүүд байгаа тоххой. Тэгээд дээрэс нь одоо энэ улс төрчид юм уу? Яг монголчуудын газар нутгаар уран хаад ураанаар дулчлж байна. За нөгөө нэг засгийн тэнцэс уснаас нь хүнд металл илгэж байна. Усаараа бид нар хордуулж байна. Агаарын утааг бол зүгээр бизнес буюу энийг зүгээр хүссэн улс төрчид баг арилгаж чадхаар мөнгөтэй шүү дээ. Гэхдээ арилгахгүй байгаа албаар. Тийм албаар устгах гэдэг нь арилгахгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо бүр усыг хүртэл нөгөө монголчуудаа та нар усаа хайрлаарай. Та нарын усыг чинь хятад руу зүүн. Тэр хятадын алтны уурхаанууд руу яг уу хятадын алтны уурхаанууд руу зүүн. Хятадууд тэр говьд алтны уурхаа барьсан. Одоо тэнцээд говийг ногооруулна. Харин та нарын энэчээс бүх усыг чинь аавна гэд ингээд яриад байгаа юм шүү дээ. Би одоо чинь энэ одоо YouTube хуудас, Facebook хуудаснуудаар би одоо зөндөө ярьжсэн дөө энэ усны асуудал, Путины айлчлал энэ минь гэд би одоо зөндөө ингээд энэ ярьжсэн дөө энэ асуудлуудыг тийм ээ. Та нар үзэг бол сайн үзээрэй. Энэ видеос гэдгээр нь орж үзтий шүү. Тэгээ та бүхэн үзээрэй заяа. Тэгээ биднийг ингээд бүр одоо ус хүртэл ингээд харамлж байгаа ард иргэдээс та нарт хогны утга барьж чадахгүй. Дараад нь тэдний яг бол борны суулж чадахгүй. Ингээ бидний улаан цагаан ингээд алах гад яриад байгаа хүмүүс тийм үү? Бидний ингээд улаан цагаан алах гад байгаа хүмүүс нөөдлөө биднийг их бодох уу гэдэг асуудал. Энэ дэр бид эргэлзэж байгаа байхгүй юу? Улаан цагаантаа гарчаад ард иргэдээ бүр улаан цагаан ботгоо гарчаад монголчуудынхаа зүгээр өстө нэрээ зүгээр ингэж яагаад нэг геноцид чиг ингээд нэг устгаад ичиг гэдэг хүмүүс биднийг бодох уу гэдэг асуудал. Тэгтэл өшөө бас нэг хийлэхгүй байх шалтгаан байгаа даа. Тэр нь юу юм гэхлээр вакцины ийм хүүхдүүд нь ийм болж байгаа байхгүй юу? Энэ бол өстой маш аюултай хэцүү өвчин шүү. Уучлаарай би зүгээр бүр үнэн энэ бол өстой зүгээр хийж чадахгүй шүү. Уучлаарай би бүр яг үнэн хэлээ. Энэ өстой амьдын там шүү. Просто. Дажгүй. Угаасан дээ. Вакар. За яг умаа хозон хар тавдраасаа хүмүүс сэргээлдэг юм бэж. Тэгвэл ийм өвчин тусчвал яах вэ? Энэ юмч бол бүр би бол баталгаатай хэлж ин хэдэн хүүхдтэй хийлгүүлнэ гэж ярьж байгаа. Тэгээд энэ хүн болохоор чинь энэ төмөд чинь баярхай ах болохоор хийлгэхгүй гэж байгаа. Эсвүүцэж байгаа юм шиг үлээ. За тэгээд эднэр болохоор чинь одоо юу гэдгийг тийм ээ. Хийлгэн гэдэг байгаа. Одоо энэ хүмүүс бол хийлгэн гэдэг ингээд дэмжиж явж байгаа хүмүүс ерөнхийдөө. За тэгээд би гэж хэлэх гээд байгаа юм би гэхлээр миний хувьд бол жоохон одоо юу гэдэг яг миний та нар бол яг хийлгэхгүй нь бол та нарын дур гэж байгаа шүү би. За ёо. Гэхдээ миний хувьд бол эсрүүцэж байна. Миний хувьд бол би хийхгүй. Хүүхдүүдтэй бас хийлгэхгүй. Тэр би одоо хүүхдтэй болох юм бол би одоо хийлгэхгүй. Би одоо ахыгаа хүүхдээс дүүгийн хүүхд рүүч би одоо энэ бичлэгийг явуулна. Би бас тэднэрт би бол хийлгэхийг яг үндэ хүсэхгүй байна. Яагаад гэх юм бол
Энэ вирусын тухай би бас жоохон уншиж судалсан. Тэгсэн чинь нөгөө нэг ийм юм яриа яригдчихсэн байхгүй юу? Одоо юу яриа яригдж байгаа юм гэхээр зарим вирус ингээд аажмаар одоо хоолны чанар сайжруулах ингээд устдад дадлуу болчихдог байхгүй юу? Яг тэр шиг одоо дархлаа сайтай хүмүүс зарим үед ийм вирус нь бас устдад дадлуу болчихдог гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгээд манай ахын хүүхдүүд яг дүүгийн хүүхдүүд ч гэсэн хамаахгүй ер нь бол яг тэгээд тийм ээ хөөснөг хийлгүүлдэг хийлэх юм хийлэх бол хийлэхгүйс ямар ч тач би яг зөв ийм бичлэгийг өгөөл явуулчих. Тэгээд би хийлэхгүй гэж хийх над байхгүй шүү дээ. Тэгээд би хийлэхгүй болчлоо дараад нь тийм учраас над руу бас тайрн бас хэцүү. Тэгэхээр хийлэх гээд хэлчихвэл бас хэцүү. Тэгэхээр би одоо бол надад бол яг үнэндээ бол хэлж мэдэх юм байхгүй юм. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр юу ч гэсэн би зөв энэ бичлэгийг явуулна дээ өөрснөө хийхгүй өөрснийх нь дургах гэж би одоо бодож байна. Тэгээд энэ бичлэгийг бол постлсон юм байна л та. Энэ бол одоо юу гэдгийг те өнөөдөр 12 сарын 3 болж ийн гэдэг чинь 12 сарын 3 1 цаг болж байгаа байхгүй одоо шөнийн 1 цаг болж байна. Тэгэхээр дөнгөж 13 болж ийн гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ өчигдөр хийсэн юм шиг л те би гол нь юуг анхааруулах гэдэг юм бэ гэхээр юу хэлэх гээд байгаа юм нэг юм баг та. Би өмнө би энэ бичлэгүүд дээр би нэг одоо би та нарт Монгол төрничгүүдаа ингээд энийг жилийн өмнө хийсэн бичлэг байгаа. Одоо энэ бичлэгийг юу гэж хэлжсэн гэхээр эмчнэрт би жоо эргэлзсэн. Яагаад гин гэхээр ковидын вакциныг манай эрэгтэй дүү нэг ч тариулаагүй, ковидын үеэр нэг ч өгдөөгүй заяа. За би ч бас тариулаагүй, ковидын вакцин хийлгээгүй. Гэхдээ яасан гэхээр нэг эмчийн буруудаа үйлчлэлд миний би мууцсан байхгүй юу. Тэгэд эмчнэр тодорхой хэмжээнд яг тэр ковидын үед ковидын шин битэж байгаа төстэй өвддөг байдлаар хүмүүсийг албаар хорлж исэн гэж магадгүй гэд би бодож исэн байхгүй. Тэгэд дээрэс нь би юу гэж хэлсэн гэхээр айл 10 тийм нөгөө нэг эмчнэр нөгөө нэг урд нь чинь өөх тосол битгий дээрээ идэх юм бол яг зүрх судасны өвчин гэдэг та нарт одоо ингээд хүч өвлөд дэрт хөгшин гэдэг баахан пропаганда нэлээд хэдэн жил хийжсэн байхгүй. Тэгснийгээ дараад нь яасан гэхээр баахан олон хүмүүс ердөөсөө өөх тос идэхэ болоод ямар ч өөх тос идэхгүй гэл ингээл явж байгаа дараад нь яасан гэхээр баахан илэгцсний өвчтөй болсон байхгүй. Баахан илэгцсний өвчтөй хүмүүс болоод тэгээд цэсний чулуун болоотой болоод тэгээд ялангуяа эмэгтэй хүмүүс. Тэгээд энэ тэндгүү хохироод дараад нь өвчлөд хүмүүс чи өвчнөөхөө шалтгааныг мэдээд эхэлж байгаа шүү дээ. Энд чинь тос идэхгүй хань ийм буруутай байдаг шүү дээ. Ард ирээд өөрсдөө биетээр бурууд мэдрээд бүр ингээд бүгд мэддэг болоод эхлэнгут нь дараад нь эмчнэр гарч эхэлж байгаа. Аим санаа гарч явахтаа. Өөхтөөс идэхин чухал шүү. Шинжлэх ухаан алдаа гаргад юм байна. Эсвэл нэр шинжлэх ухаан алдаа өвлөн зөвшөөрч юм. Тэгээд болоо аахгүй. Шинжлэх ухаан алдаа гаргад юм байдаг. Буруу юм ярьчаад дараад нь тэр бичлэгээ эмчнэр чинь өөрөөсөө устгахчиж байгаа шүү дээ. Устгаад алга болчихдог байхгүй. Ер нь ингээд троолууд энэ тентхийн одоо би улс төрийн троолуудыг би урд нь яагаад нэржсэн гэхээр ийм хүн нэж устгаад нь бичлэгээ устгаад өөрөө буруутай бичлэгээ устгаад алга болчихдог байхгүй. Тэгээд алга болонгуудаа дараад нь яад юм гэхээр өөрөөсөө ахаад бодлоо попра яриад гардаг байхгүй. Ахаад нөгөө нэг яриад эн чинь тийм вакцин чинь тийм өөрөө ярьжсэн юм дараад нь өөрөө үгсгэд баг яриад гараад ирчих тийм нэг тиймэрхүү болдог байхгүй. Тэгээд дээрэс нь би энэ дахиад юу хэлсэн байгаа юм гэхээр дүүсээ юу гэлээ ингээд өөрснийхөө хэлсэн ингээд өгөөсгдөг. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг юм блээ тийм ээ. Тэгээ эмчнэр чинь би зарим нэг юм жоохон орхитуулаад тах юм аа юу гэдэг лээ. Тэгээд одоогийн нэг тий хор тавдар байгаа шүү дээ. Тий хор тавдар. Хор тавдар гэдэг юм чинь биш дээ. Би энэ саяны бичлэгэн дээр би ярьж байгаа. Юу гэж ярьж байгаа та. Нэг Япон эмчний урд нэг Япон эмчийн нэг орчуулсан юм байсан шүү дээ. Эмчнэр дээр очихлоор сахар тавьдаг. Сахар үнэндээ глюкоз тавьдаг. Глюкоз гэдэг хүмүүс сахар гэж мэдхгүй байна. Гэтэл глюкоз гэсэн нэртэй тарьдаг зүгээр хэрэгтэй гэж тарьдаг. Гэтэл тэр нь өөрөө харт хатар гисгдэг юм тарьдаг. Эмчнэр дээр хүмүүс идэх гээд очдог харамсалтай нь үхээд таардаг. Тэгээ хүүхдээ зүгээр үхгүй хамаагүй
хальтаа дотныхоо бүх хүмүүсийн баг бүх хүмүүс мөнгө бараад өгдөг байсан юм аа. Тэгээд энийг одоо би илчилж хийж байна. Сахар дээр бол витамин С хэрэг тэр юу хэрэг би урд номнуудыг би уншижсэн болохоор би хэлж байгаа шүү дээ. Тэгээд гол асуудлууд нь юу тэр алмадгийн самар мамар хэрлээд ингэ ярьдаг юм. Би тэр номон дээрээс нь уншижсэн шүү. Тэгээд ерөнхийдөө ийм юм хэлээд ингээд тавдар буурлаа гэдэг энийг би ингээд жил 2 сарын өмнө ярьсны дараа саяхан нэг 2 сарын дараа ахаал нөгөө интернет дээр нөгөө од болдог нөгөө нэг эмчнэр чинь махвал та аюулгүй тэгээд сахар гуйлаа хоёроо хизээнээс муу байсан гэж ахаал миний бүр жилийн өмнө ярьжсэн юм наа л одоо нэг цэцэрхийлэл ярьж байгаа байхгүй гуйл сахар хоёр муу сахар муу гэл ингээл ярьж байгаа байхгүй ерөнхийдөө бол би сахар идэхгүй байгаа гэж нэг сүрхий царайлал. Нэг ийм хүн нэг байх чинь бас жоохон онцгүй санагддаг байхгүй яг өмнө хэлгээд. Тэгээд дээрэс нь би энэ бичлэг түрүүний тэр Монгол өрнөжгөө тэгээд дайм бичлэг хийж байхдаа би хэлж байгаа шүү дээ. Нэг өндөр сайхан залуу байсан тарган Скив гэнтэг нэг өдөр тураад үрдсэн. Яагаад турцсан бэ гэсэн чинь ердөөсөө маш ойлгомжтой юмсан. Хор тавдар тусан гээд хотод нь тариа хайцсан байж байгаа. Тэгүн гот чинь тэр хүмүүс яаж байгаа юм гэхээр нөгөө нэг тураад ицээд тэгээ хими имчилгээ хийлгэсэн гэж байна. Яг л нөгөө нэг яг би л яг сайн мэдгүй. Гэхдээ миний зүгээр бодож байгаагаар зөө. Одоо хуучин энэ эмчнэр чинь өөрсдөө хорт хавдрын эмчнэр өөрсдөө ердөөсөө сахар битгий идэрэ гэж ярьдгүй байсан. Нэг жилийн өмнө яг намайг ингэ ярьж байгаа үед л одоо ярьдгүй байсан. Намайг ингэ ярьж байгаа үед ажиж байгаа зүйл зүгээр эхний даяар нөгөөд нэг хортоо хими имчилгээгээ хортоо сахараа тавиад тэгээд эд эртнүүд нь хайж хаяад ингэ явдаг гэсэн. Тэгэхдээ тэр хорт авдар гэдэг үг чинь яадаг гэсэн гэхээр ердөөсөө нөгөө нэг хэсгийн тайрч хайлаагаад бүрэн идэгдэггүй гол асуудал нь зүгээр өвчлсөн хэсгийн тайрч учир шалтгааны найрлахгүй л идэгдэггүй гэсэн. Тэгээд тэр нь сахар байсан гэж ярьж байгаа шүү дээ. Одоо үед хүмүүс тэгж яриад одоо л дөнгөж хүмүүс ярьж шүү дээ. Тэгээд гол асуудал нь би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр бид нар эмчнэртэй эмчнэр яг тодорхой хэмжээнд яг өөрсдөө судалгаа нэг ойр зургийн уншсан юм ингээд ярьж байгаа. Эднэр нь бол миний зүгээр ингээ хараад ингээ мэдчих судалгаануудыг л ярьж байгаа байхгүй. Ингээ хүнийг 2 цагийн дотор хийчих судалгаануудыг л одоо юу гэдгийг би аягүй судалсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ миний харж байгаа юу юм гэхээр эдгээр судалгаа муутай байна. Эмчнэр тийм судалгаа муутай байна. Яг үнэ хэлэхэд бол яг өөрснийх нь өнцгөөс бол зөв байх. Өөрснийх нь өнцгөөс бол яг зөв. Юу юм гэхээр яг үнэхээр унаа хор тавд их байгаа. Гэхдээ вакцин орж ирээд өөр хэрэг өвчин ийм өвчнөд яах вэ гэдэг асуудал яригдаж гарч ирнэ. Энэ бол зүгээр амьдын таам шүү. Уучлаарай. Амьдын таам. Өөр өвчнөд болвол яах вэ гэдэг тийм асуудал яригдаж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэр эмчнэр болохоор ч өдөөсөө тэр хинт хариулахгүй байдаг шүү дээ. Ард иргэдийн асууж байгаа хариултад хариулахгүй тэр вакцин яг дистрибьюц байгаа хүмүүсийн асуултанд өдөөс огт хариулахгүй. Зүгээр л бидний судалгаа юм байна. Тийм болохоор танд хариулах шүү дээ. Зөв. Тэгээ болоо. Яг тэр судалгаанууд нь бол үнэн. Эмчнэр бол үнэн ярьж байгаа. Гэхдээ нөгөө талд нь тэр вакцины тариад яриад байгаа хүмүүс нь бас үнэн. Тэгэхээр тэгсэн гинэ тэр вакциныг оруулж ирж байгаа хүмүүс нь вакциныг гаргаж байгаа хүмүүс нь бидний ард иргэдийн итгэлийг дагаад хүмүүс биш. Тэнд байгаа хүмүүсийн тог зөөлөхийг хүсдэг хүмүүс вакцин гаргаж байгаа. Гэтэл энд монголчуудад оруулж ирж байгаа хүмүүс нь монгол хүмүүсийн тог багасгахад юм чинээ боддгоо монголчуудаа цаг аваар бүх юмар нэг хорлоод байж байгаа хүмүүс тэр вакциныг оруулж ирж. Тэгээд дандаа тороолуудаа гів гэнтхэн одоо эдийн засгийн гэдэг хүмүүст одоо гів гэнтхэн улс төрийнхөө тэр одоо юу гэдгийг тийм ээ мега туслуудаа яриулдаг ч юм уу. Нэг бол нөгөө уул уурхаагаа яриулдаг ч юм уу. Дандаа ингээд сошиал эмч хүмүүсээр одоо вакцины рекламдуулдаг ч юм уу. Дандаа нэг иймэрхүү юм тороолуудаар ингэж ашиглаад байгаа болохоор жоох эвгүй санагдаж байгаа. За тэгээд өнөөдөр чи 2024 оны 12 сарын 3-ны өдөр болж байна. За тэгээд энэ хүрээд юм бичлэгээ өндөрлөө. За тэгэхээр миний харж байгаагаар бол бас хэцүү шүү. Та бүхэн бодолтой л агаар. Би та бүхнийг тариулж хэлэхгүй эцэст нь хэлээд бас битгий тариулж хэлэхгүй. Гэхдээ миний бодлоор бол эрсдэл өндөртэй санагдаж байгаа.
уучлаарай. Яагаад гэх юм бол урд нь би бас нэг юм яриа сонсч байсан байхгүй юу? Одоо чинь радиогоор нэг ярьжсэн юм аа. Нэг сүрээгийн эмчтэй л ярьж байгаа. Тэгээ сүрээгийн эмчээ та хэвээр мундаг юм аа, танаар болоод сүрээгийн одоо энэ юу юм уу одоо багслаа гэж амар сүрхий яриад байгаа байхгүй. Тэгээ би сонсож байхдаа дотор юу гэж бодож байсан гэхээр энэ сүрээ мөрөө чинь зарим өвчнүүд чинь зарим энэ вирусын гаралтай өвчин чинь зүгээр одоо ингэ те хүн одоо ингэ хоол унд цайтай байх болохоор ингэ багасчдаг. Тийм хүн хоол ундны дутагдaltaа ядруу зүдрүү витамин болон эрчлийн дутагдлаас болоод зарим ингээд сүрээ шиг вирус ингээд газар авч ирсэн үйл. Тэгээд хоол гэснээс л сүрээ буурсан гэж би урд нь уншижсэн хөө. Тэгмэд би ингэж бодож байгаа. Энэ эмчиж нэг юм биш бахаада энэ өвчнөдөөгүй эцэст өвдсөн хүл тулдаг болохоос эмч тулдаггүй шүү дээ. Энийг би бүр маш сайн мэддэг байхгүй. Өвдсөн хүн л өөрөө өвчнөдөөгүй тулдаг болохоос эмч тулдаггүй. Эмч зүгээр л нөгөө онгорол попрол юмаа яриад эмээ бичээл өгнө өөрийнхөө завраа. Түүнээс эмч мөнгөгүй бол бүр үзэгчгүй. Цагдаарт бол эмч ердөөсөө зүгээр яг цагдаарт бол яа гэм гэхээр зүгээр нөгөө нэг эмээ биччихвэн өвчнөдөөгүй тулдаг хүн хэн байдгийг гэхээр эцэст хохирогчт нь хэн байдгийг гэхээр ард түмэн өөрснөө байдаг байхгүй. Тэгэхээр би нэг сайн бодолтой байгаасаа гэж хүсэж байгаа. Нэг гол хүсэх гэдэг нь юу юм гэхээр ард түмэн өөрснөө бодолтой байхдаа ард түмэн өөрснөө эрүүл мэндийг эзэн тааш үйлчилж байгаа. Тэгээд энэ папилломагийн вирусын эсрэг нэг жоохон яриа байсан юу байсан гэхээр маш олон төрөл үүдэг гэж байгаа. Маш олон төрөл. Тэрнээс яг нэг хордовдор үүсгдэг нэг хоёр төрлийн нэг юуг нь л нэг яах юм шиг байгаа. Маш олон төрөл үүдэг. Хичнээн хордовдор үүсгдэг, хичнээн хордовдор үүсгдэг нь мэдэхгүй. Яг тийм нарийн юм байхгүй заяа интернет. Гэхдээ хоёр төрлийн нь хордовдор үүсгдэг. Тэгээд тэр хоёр төрлийн нь эсэргүүцдэг нэг тийм багц юм. Тэгээд тэр нь яадаг юм гэхээр зарим эсрүүцэж байгаа хүмүүс зарим би одоо тэр вакцины тэр вирусын тухай уншиж байхдаа юу ч уншсан л зарим хүмүүс дархлаа сайтай болохоор яг тэр нүүн эрс процессын дутагдaltaй хүмүүс яг энэ сүрийн өвчин багасж байгаа шүү дээ ингээ айжмар тийм үү яг тэрнтэй адилхан ингээд зарим хүмүүс дархлаагаа зүгээр дийлээд тухайн вирусыг ингээд алга болгочдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр миний харж байгаагаар юу гэжсэн энэ тийм хүнд вирус биш байх магадaltaй мацаг цэцэг бариад эдгэх юм бол бас эдгэх боломжтой юм болов тэр талаараа жоохон судалгаа хийвэл яасан бэ гэсэн нэг ийм санаа байгаа. Заавал вакцин гэхгүйгээр. За тэгээд өнөөдөр чи 2024 оны 12 сарын 3-ны өдөр болж байна. Тэгээд та бүхэн миний энэ бичлэгийг шеэрлээд өгөөрэй гэж хүсмээр байна. За тэгээд 2024 оны 12 сарын 3-ны шинэ 1 цаг 15 минут болж байна. Одоо тэгээд нэг энийг бичлэгийг оруулах гэсээр ижил нэг 1 цаг 45 минут болгоулгүй. За тэгээд та бүхэн шеэрлээд, лайк дараад, коммент бичээд өгөөрэй. Гуйж шүү. Тэгэх юм бол та бүхэн буян үйлдэж байна гэдээ өөрсдөө ботчоороо. Яагаад гэх юм бол миний нэр бол маш чухал. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг тийм ээ хүмүүст мэдээлэл зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй гэж би бодож байгаа. Уднаас хоёр талаас нь харьцуулж ясан. Тэгээд дээрэс нь хэрэг хүмүүс зөв мэдээлэл аваад зөв хөрөө имчилгээ хийж чадах юм бол та бүхэн буян үйлч чинь гэсэн үг. Тиймээс миний бичлэг олон нийтэд хүрэх ёстой. Хэрэг хүргий гэх юм бол та бүхэн лайк дараад, коммент бичээд өсөж хамаахгүй зүгээр дараад орчихороо заа. Тэгээд лайк дараад ингээд өгөх юм бол олон хүнд миний бичлэг хүрэх байгаа шүү. Тэгээд шеэр хийгээд бодвол ойр дотны хайртай хүмүүс рүү шеэр хийгээд өгөрөө гэж хүсээ. Тийм бол та бүхэн бас буян үйлдэж байгаа бахаа гэж би бодож байна. Тэгээд буян дэлгэрэх болтугай. За тэгээд Монголын ард түмэн эрүүл сарвал өвчин зовлон холуур байгээ. Монголын ард түмэн биднээс тийм ээ. За тэгээд энэ холуур байгээ. Монголын ард түмэн эрүүл их байгээ гэж гэсэн ерөөлөөр энэ хөө бичлэгээ өндөрлөё.